ингээд өнөөдрийн миний ярих хуваалцах сэдв бол биднэрт нэлээд ойр медиа бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Медиа тэр сэдвээр хуваалцах болно. Медиа гэдэг нь бидний мэдээлэл хүлээж авч байгаа бүх төрлийн сувгийг хэлдэг. Тэгээ бид нар бол өдөр болго ашигладаг. Та нар мэдж байгаа интернет, радио, телевиз, өөр одоо юу гэдэг зураг туудас, тоглоом, зураг, видео гэдэг бүх төрлийн биднэрт ямар нэгэн мэдээлэл агуулга түгээж байгаа тэр сувгуудыг ойлгож байгаа ерөнхийдөө бол. Тэгээ медиа гэдэг маань өөрөө биднэрт хэн байх, юуг зөв гэж үзэх, юуг буруу гэж үзэх, ямар зүйлийг хүндлэх, эсвэл ямар хүнийг хүндлэх гэх мэт мэдээллүүдийг өөрийн мэдлэгөө биднэрт суулгаж идэг. Тэгээ медиа гэхээр хэдүүлээ сая ярьсан маш олон төрлийн сувгууд, энэ сувгууд бүгдээрээ зүгээр нэг биднэрт мэдээлэл түгээгээ зогсохгүй бид нарыг хэн байх, юуг эрхэмлэх, юуг сайхан гэж бодох, юуг аз жаргал магтгүй, юуг амжилт, юуг хэнийг яаж үнэлэх зэргээр маш хүчтэй нөлөөлдөг байгаа. Бидний ойр тойрны найз нөхөд хамаатан саднаас гадна маш том хүчтэй нөлөөлөгч зүйл бол тэр дундаа орчин үеийн энэ зуунд бол хамгийн том нөлөөлөгч хүчин зүйл юм аа. Тэгээ медиа бол сая ингээд ерөнхийд нь ярихаар нэлээд том ойлголт. Тэр дундаа өнөөдөр бид нар яг зар сурталчилгаа буюу advertisement гэдэг хэсгийг авч зөвхөн нэг хэсгийг аваад тавчхан ярина. Өөрөө бас нэлээд том ойлголт байгаа. Тэгээ энэ зар сурталчилгаа гэдэг бүтээгдэхүүний онцлог юу юм? Яг биднэрт яаж нөлөөлдөг талаар хуваалцах болно. Тэгээ зар сурталчилгаа бол өөрөө онцлогтой бүтээгдэхүүн маш богино хугацаанд хүнд ямар нэгэн мэдээллийг өгөх зорилготой. Тэр тусмаа хүн бүр ойлгох. Одоо ямар нэгэн 30 минутын танин мэдхүй нэвтрүүлэг бол одоо хүн тодорхой хугацаа зараад зориуд тэрнийг үздэг бол зар сурталчилгааг ерөөсөө байнгын ямар нэгэн байдлаар бид нар өөрийн мэдлэгүүгээр хүлээж авч яадаг. Тэгээд албаар сурыг гэж бодоогүй нэр рекламны дууг сурчдаг, компани логоны өнгийг таньчдаг. Энэ бол бид нар зар сурталчилгаа цаанаа бас manipulative буюу одоо бидний тархинд өөрийн мэдлэгүүгээр орохоор бүтээгддэг. Дээр нь бизнесүүд ихэвчлэн хийдэг болохоор маш богино хугацаанд яаж энэ санааг хүргэхтэй гэдэг дээр мөнгөтэй маш том баг ажилласан учраас нэлээд тийм чухал нөлөөлдөг чадaltaй тийм хүчтэй бүтээгдэхүүн байна. Тэгээ зар сурталчилгаа дунджаар судалгаа гарсан байсан өдөрт хүн 3000 гаруй зар сурталчилгаатай нүүр тулдаг. Энэ одоо өглөө босоод зурагт үзэхдээ тухайн нэвтрүүлэг дээр эсвэл кинон дээр эсвэл гараад автобусны бариул дээр автобусны гадна талын зурган дээр эсвэл одоо зар сурталчилгааны самбар тараах утас гэд бараа бүтээгдэхүүн гээд өдөрт 3000 гаруй зар сурталчилгааны бүтээгдэхүүнтэй тарлаж идэг. Энэ нь бидний амьдралын 3 жил гэсэн үг. Тэгэхээр яг энэ зар сурталчилгаан дээр миний өнөөдөр ярих зүйл бол мэдээж гендерийн дүн шинжилгээ. Би өөрөө гендер хүний эрхийн чиглэлээр ажилладаг. Тэгээ гендерийн дүн шинжилгээ яг эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд яаж тустай юм бэ гэснийг хуваалцах болно. Тэгээд ерөнхийдөө зар сурталчилгаанд судалгаагаар бол эрэгтэйчүүдийг илүү дотоод чанарыг агуулсан контент буюу агуулганд гаргаж байна. Тэгэхээр эрэгтэйчүүдийг илүү амжилт, шин технологи, эр зориг, хүчтэй байдал, нэр төр гэсэн одоо агуулгад гаргадаг бол эмэгтэйчүүдийг ихэвчлэн гадаад байдлаар нь гоо үзэсгэлэнтэй, хамгийн сайхан бүсгүй, эсвэл туранхай байдал, юу гэдэг чинь урлагийн бүтээлийн илэрхийлэлээр дээр нь эмэгтэйчүүдийг бол дотоод талаас нь харуулахдаа маш бага харуулдаг. Тэгэхээр яг эмэгтэйчүүдийг юу гэж харуулдаг, яаж энийг наривчлан хуваагаад бүгдээрээ ярилцъя. За тэгээд сая хэлсэн эрэгтэйчүүдэд нэр төр, амжилт, хай технологи эсвэл одоо эр зоригийн энэ агуулгуудыг холбох нь эрэгтэйчүүдэд бас яаж нөлөөлдөг вэ гэхээр эрэгтэй хүн гэдэг утгаараа заавал одоо ямар нэгэн байдлаар хэрвээ чи амжилттай эрэгтэй бол энэ костюмыг өмс, хэрвээ чи амжилттай эрэгтэй бол энэ одоо юу гэдэг чи машиныг уун, энэ цагийг зүүн, энэ бол амжилт нэр төрийн илэрхийлэл гэсэн энэ агуулга маань өөрөө эрэгтэйчүүдийг санхүүгийн маш дарамтанд оруулж яадаг. Бид нар өөрөө эргээд ойлголт маань эрэгтэй хүн бол эдийн засгийн хувьд гэр бүлийг авч явах хэрэгтэй байна, эрэгтэй хүн мөнгө олох хэрэгтэй байна, эрэгтэй хүн энэ одоо санхүүгийн ачааг нуруунд дээр үүрж явах хэрэгтэй гэсэн ойлголтыг биднэрт өөрийн мэдлэгүүгээр түгэж идэг эрэгтэйчүүдэд бас дарамт болж яадаг. Тэм ч утгаараа гэр бүлээс өмнө юу гэдэг чинь машинтаа олж иж, байртаа олж иж, хүнтэй суух ч юм уу, эсвэл бүр болзон дээр хүртэл заавал эрэгтэй даах ч юм уу, энэ ойлголтуудыг маань бэхжүүлж идэг байна. Тэгвэл эмэгтэйчүүдийг ихэвчлэн тэдний гадаад төрхөөр нь секси, үзэсгэлэнтэй, туранхай, эсвэл уриалан дуудсан гэх мэт хэв маягаар гаргадаг. Хэрвээ дотоод чанараар нь гаргавал ямар нэгэн туслах, дэмжигч, хин нэгний ивэлд байгаа, эсвэл хин нэгнийг дээш нь гаргахтаа дэмжиж байгаа тийм хэлбэрээр гаргадаг. Тэгээд бас нэг сонирхолтой судалгаа байсан. Шийдвэр гаргах төвшөнд одоо оролцож байгаа эрэгтэйчүүд бол медиагаар ерөнхийдөө 65% гарч байхад эмэгтэйчүүд 35% гардаг бол бас нэг өөр сонирхолтой судалгаа бол эмэгтэйчүүд медиад гарч байгаа эмэгтэйчүүдийн 50-60% нүцгэн буюу хагас нүцгэн хэлбэрээр гардаг бол эрэгтэйчүүд дөнгөж 20-30% гарахтаа яг тухайн зориултын сэтгүүл дээр ч юм уу те. За тэгээ би залуу эмэгтэйгийн хувьд дээр нэмэгтэйгийн хувьд илүү яг залуу эмэгтэй хувьд яаж энэ медиа нөлөөлдгийг өөрийнхөө дүн шинжилгээ хийсэн байгаа.
За тэгээд эмэгтэйчүүдэд юм уу ер нь яг энэ зар сурчлагаа биднэрт бол гоо үзэсгэлэн гэдэг зүйлийг төгс гэсэн байгаа тийм төгс гоо үзэсгэлэн. Яагаад төгс гэж хэлсэн бэ гэвэл заримдаа хүрэх боломжгүй бодит бус. Тэгэхээр Photoshop-ыг та нар мэдэх үү? Бүгд мэднэ шүү дээ. Photoshop ч одоо маш их хүчтэй. Тэгэхээр компаниуд бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд Photoshop-ыг маш их хэрэгэлдэг болсон. Тэгээд сонирхолтой жишээ гэхээр Английн тэгээ бүх энэ санаа нь ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг авбал та ийм болно гэсэн санаа явж байдаг. Үнэн хэрэг дээрээ энийг авахаар ийм болох уугүй юу гэдг нь бодит босуу тэр дүр төгс тэр гоо үзэсгэлэн биднэрт бий болох боломжтой юу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Тэгэхээр Julia Roberts-ийн Lancome брендийн энэ реклам бол Английн зар сурчлагын холбооноос шүүхэд өгөгдсөн. Яагаад гэхээр одоо хэрэглэгчдийг хуурам ихэлсэн гэж. Яагаад хуурам ихэлсэн бэ гэхээр тухайн кремийг хэрэглэснээр ийм болох биш, харин энэ Photoshop хэрэглэснээр ийм болсон. Тэгээд сүүлдээ түнчлэн бүр нөө Photoshop маань хүнийг арьсны нөхгүй болтол одоо тий застдаг ч юм уу тий ямар ч өөсөвгүй, ямар ч зураасгүй тийм нүүртэй үнийг биднэрт бол энэ бүтээгдэхүүнийг авбал ийм болно гэж. Гэтэл бол Julia Roberts магадгүй байгаагаараа өөрөө үзэсгэлэн гоо бүсгүй байхад энэ бараа бүтээгдэхүүн маань тэр үнийг өөрөөр үнэлж ийм байвал гоё мэтээр ойлгуулж тэгээ энэ реклам зар сурчлагаа бол хаагдсан Англид хэрэглэхийг хоригдсан 400 мянган фунт стерлингээр торгуулсан байгаа. Монголын сэтгүүл дээр би саяхан харж байсан. За тэгээ энэ Photoshop-ыг хүмүүс ямар ч байсан тэр төгсгөө үзэсгэлэнд хүрэх хүрч болох юм шиг эсвэл хүрэх ёстой юм шиг бидэрт мессежийг өгж идэг. Тэгээд бодит байдал дээр хэрэгжүүлэх боломж бол plastic surgery те гоо сайхны мэс засал. Тэгээ эмгэнэлтэй чим шиг инээдтэй чим шиг нэг зүйл бол саяхан 2013 оны Солонгосын Солонгосын миссийн тэмцээний 40 финалистууд бүгд маш адилхан царайтай байсан. Тэгээд ийм онгоо маягаар гарцсан байсан. Нэг бол эмч нэгтэй, нэг бол эцэг нэгтэй гэд. Тэгэхээр биднэрт инээдтэй мөртлөө маш эмгэнэлтэй. Яагаад гэвэл бид нар байгалийн гоо үзэсгэлэнг үнэлэхэ болоод ямар нэгэн одоо тренд маягаар гоо үзэсгэлэнг одоо царайг энэ царай модны биш те хүмүүсийн царайг ийм царай хийлгүүл чи одоо орчин үеийн болгоно ийм ирүү ийм нүд модонд орж байгаа мэтэр ойлгуулдаг. Тэгэхээр энд бол би ингээ ерөнхийдөө харахаар 8 зөв нэг эмэгтэй ингээ 8 өөр уцсамсад 8 өөрөөр ахуулсан юм шиг надад бол санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэгтээ эднэрийг буруутгах байгаа юм биш энэ өөрөө нэг илэрлэн гэдгийг те. За хоёр дахь санаа ерөнхийдөө илэрхийлдэг зүйл бол туранхай байдал. Эмэгтэйчүүдийг маш туранхайгаар реклам сурчлагаанд жирийн дундаж жинтэй эмэгтэй юм уу эсвэл арай жинтэй эмэгтэй зөвхөн реклам тоглол яаж турах вэ гэсэн тухай ихтэй реклам тоглодог. Бусад тохиолдолд эсвэл одоо маш халамжтай ээж те. Бусад тохиолдолд бол эмэгтэйчүүд маш залуухан маш туранхай тийм эмэгтэйчүүд реклам сурчлагаанд тоглодог байна. За тэгээ энэ таних уу Barbie те. Barbie-гаар бүгд тоглож ирсэн үү? Barbie бол бүгдэнд нь өөрийн мэдлгүйгээр гоо сайхан гэж юу юм бэ гэдэг ойлголтыг өгч идэг. Дотор маань юуг бид нар гоо сайхан гэж ойлгох юм, юуг гоё эмхтэй хүн гэж ойлгохыг биднэрт өгч идэг. Үнэн хэрэг дээр Barbie маань хэрвээ хүн байсан бол ийм биетэй авах байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ямар зүйлийг эзэл болгоод байна те. Одоо хавирганы хувьд ингээд хавирга ахуулах хэрэгтэй те. Тэгэхээр биднэрт энэ зүйл маань магадгүй Barbie-гаар тоглож исэн маань надад нөлөөсөн гэж бодохгүй байж болно. Гэхдээ биднэрт өөрийн мэдлэгүүгээр нөлөөлж идэг. Ийм туранхай байдал гоё, ийм царай болгоо, ийм нүд болгоо гэсэн ойлголтуудыг. Тэгээд зарим хүмүүс бол энэндээ гүн итгээд ч юм уу энэний төлөө яваад нийгэм ийм байвал гоё гэж үнэлж байгаа учраас түүний төлөө яваад өөрийгөө Barbie шиг болгосон эмэгтэй байгаа. Загвар өмсгөж байсан. Тэгээ маш олон мэс заслын дараа тэгээ хавирга ахуулсан, нүдэ томруулсан өөр одоо 20-од мэс заслын дараа энэ Украин эмэгтэй Barbie шиг болсон тий. Тэгэхээр бид нар юуг хавирга ахуулж иж гоо үзэсгэлэнтэй болно гэсэн байгалийн зам мөн үү? Биш бах те. Байгалийн зам бол энэ хорвоо дээр яаж төрсөн тэрүүгээрээ аз жаргалтай байх тухай гэж би ойлгож байна. Харин биднэрт бол өөр зүйлийг зааж идэг. За загвар өмсгчд хамгийн дэлхийд одоо нөгөө Victoria's Secret гэдэг хамгийн гоё гэж боддог те хамгийн топ моделууд. Тэгэхээр сонирхолтой жишээ дурхад туранхай байдалтай холбоотой 20 жилийн өмнө загвар өмсгчд жирийн дундаж эрүүл жинтэй эмэгтэйгээс 8% туранхай байсан бол одоо загвар өмсгчд жирийн дундаж эрүүл жинтэй эмэгтэйгээс 23% туранхай. Тэгэхээр бид нар эрүүл бус эсвэл одоо маш их хэмжээгээр хичээлэлдэг яг тэрний төлөө амьдарч байгаа дээр нь хоол тэжээлийн дутагдaltaй байгаа тэр хүмүүсийг изяла болгож тэгээд дээр нь магадгүй би яаж ч хөдөлмөрлөд яаж чичээгээд тэрэн шиг болохгүй биеийн өөр бүтцтэй байхад хүн амын эмэгтэйчүүдийн 5% нь ийм биетэй болон ийм биетэй байж болох үс. Үлдсэн 95% нь октоор биетэй байж бүгд ийм болохыг мөрөөдчихэдэг, ийм болгохыг боломжтой юм шиг бид нарт ойлгуулж яадаг байна. За тэгээ сүултээ нөгөө загвар өмсгчийг туранхай байх байдал бол
солиорол руу орж ирсэн гэж би бол хэлж чадна. Яагаад гэвэл жирийн дундаж эрүүл жинтэй эмэгтэй size 8 Америкаар 8 байдаг. Загвар өмсөгчийнх 0 хасах руу тий. Тэгээд сүүлдээ хасах 2 гэж гарчсан. Тэрийг бол хоригдсан. Өөрөө маш их аюултай болоод тэгээд дээр нь тураалын загвар өмсөгчд тураалаар анорексиагаар нас барсан. Тэгээ Бразилийн 2 эгчдөө 2 нас барсан. Одоо дэлхийд 5-6 модель яг анорексия модель хийснийхаа төлөө хоол ундаа хасныхаа төлөө нас барсан баримтууд байгаа. Тэгээд high fashion одоо тэр орднууд болохоор өөрсдөө юу гэж тайлбарладаг вэ гэхээр хувцас руу анхаарлаа хандуулахын тулд одоо хэрвээ ингээд хөхтөө ч юм уу зөвхөн тийм эмэгтэй байвал тэр эмэгтэй рүү анхаарал нь хандаад байна. Хувцас руу анхаарлаа хандуулахын тулд туранхай эмэгтэй байх нь одоо анхаарлыг татахгүй. Тэгэхээр сүүлдээ хүнийг яах нь үлгүүр мэт ашиглаж объект мэт үздэг тийм хандлага бий болоод. За тэгээ нөгөө нэг хүнийг тураагаад зарим нь ингээд анорексия аваад өгөхөд сүүлдээ фотошоптцсан. Ralph Lauren-ы энэ Kitty Hamilton гэдэг загвар өмсөгч Ralph Lauren-ыг шүүхт өгсөн. Яагаад бол өөрийнх нь зургийг фотошопоор янзлаа сэтгүүл дээр гаргасан. Тэгээд яагаад гэсэн чинь толгооноос нь нарийнхан бэлхүүстэй болтол зассан тий. Энэ бол гоо сайхан надад бол харагдахгүй байгаа. Гэхдээ хүмүүс гоо сайхан гэж бодож байгаа л да одоо. За дараагийн секси тачаангу урайлан дуудсан байдалтайгаар харуулдаг эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн ийм байвал гоё эмэгтэй. Тэгээд логикийн хувьд нэг зөрчилтэй юм эмэгтэй хүнийг секси бай одоо гоё том мөхтэй өгзөгтэй бай бусдыг өөр секси байх нь гоё гэж хэлсэн хэрнээ секс хийжээч бити хий гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө логикийн хувьд эрэгтэйчүүдийн ч юм уу өөр хин нэгний таашаалыг хангах гэж секси байх нь энэ өөрөө надад хэр ашигтай бай тээ. Өөрийнхөө төлөө өөрөө гэрэлтээд явах нь хэрвээ. Тэгээд энэ тохиолдолд ихэнхдээ секси байгаа байдал нь өөр хин нэгний таашаалыг хангах зорилттойгоор бүтээгдсэн байгаа. За энэ Dolce & Gabbana-гийн сэтгүүл тэгээд яг секси байхдаа ихэнхдээ урайлан дуудсан юм эсвэл хүчирхийлэлтэй таатай байгаа мэтэр. Та нар энэ зургийг ингээд зүгээр жирийн хувцастай жирийн хүмүүс амьдрал дээр байдаг шиг хүмүүс ийм зураг байсан бол юу харах вэ? Хүчингийн гэмт хэрэг хүчгээл харагдаж байгаа байхгүй бүлгээрээ хүчиндж байгаа юм шиг. Хэрвээ тэгээ тийм надад бол тэгж харагдаж байгаа. Жирийн хувцастай жирийн залуучууд жирийн эмэгтэй энд твтчихсэн бол гэтэл бол тренд болгоод мод болгоод гоё болгоод гоё юм шиг бидний нүдэнд харагдуулж байгаа байхгүй. Энэ зүйлийг Dolce & Gabbana буруу гэж бичээгүй. Энэ байдал нь өөрөө энэ нь юм байна, энэ нь гоё юм байна, эмэгтэй хүн ийм байдалтай дуртай юм байна. Дуртай мөртлөө дургу гэж одоо хилдэг юм байна гэсэн ойлголтуудыг бид нар цаашаа өгч идэг тий. За дараагийнх нь объектчлах, objectification and dehumanization гэдэг үл хүнчлэх. Тэгэхдээ эмэгтэйчүүдийг ямар нэгэн бараа бүтээгдэхүүнтэй ижил болгодог. Ямар нэгэн байдлаар өөрийн одоо амьтаа биетэй хүн биш ямар нэг зүйлийн хэрэглэгдэхүүн мэтээр харуулсан. Тэгээ Монгол реклам байдаг шүү дээ. Ямар пив гэдгийг санахгүй байна. Нэг ингээд пивний яарлаг авангууд эмэгтэйгийн хувцас тайлагдал тий. Өөрийнх нь тэр хүний тухай гарахаас илүү бас нэг компьютерийн барааны реклам байт юм а. Компьютер ноутбукаа бариад явж ирсэн чинь ерөөсөө царай харагдахгүй. Одоо тухайн эмэгтэй хөөгч юм уу өгзөг хэсэг нь харагддаг. Дараагийн нэг харуулж байгаа юм бол залуу байдал. Ерөөсөө хүн амын за 20 хэдэн хувь гэж байгаа байхгүй юу? 17-оос 25 насны хүмүүс одоо жишээ нь Америкт байдаг гэж байгаа. Манайд бол арай их тоо. Гэтэл ерөөсөө зөвхөн зар сурчлагаан дээр дандаа залуу насны эмэгтэйчүүд. Энэ залуу насыг зөвхөн гоо сайхныг зөвхөн залуу настай холбож ойлгодог ойлголтууд. Залуу байдлыг хит их одоо фэшн руу, тренд руу оруулснаар ямар аюултай гэвэл ягаад гэвэл гоо сайхан энийг таашаахын мэдрэмжүүд чи хүний дотоодоос гарч байгаа таашаалын мэдрэмжтэй холбоотой. Тэгэхээр педофил буюу хүүхдийг бэлгийн одоо хүүхдтэй бэлгийн дур хүслээ хангах энэ одоо хандлагын нэг хэлбэр болж идэг, нэг шалтгаан нь болж идэг байна. Тэгээ энэтэй холбоотой зөндөө юм байгаа штэ нөгөө хүүхдээ мисийн тэмцээнд оруулдаг энэ төр те ингээ хүүхд том хүн шиг байх нь эсвэл хүүхдүүд одоо том секси эмэгтэй шиг дүр эсгэх зэрэг маш олон тийм хандлага гарч ирж идэг. За тэгээд Julia Roberts-ийн түрүү хэлсэн байгаа Julia Roberts гарсан. Тэгээд Julia Roberts-ийн нэг үг байдаг. Эмэгтэй хүнийг хорвоогийн жамаар хөгшөрхийг зөвшөөрдөггүй харгас нийгэм гэдэг. Тэгэхээр энэ бол яагаад тэгэхээр ерөөсөө гоо сайхан гэдгийг зөвхөн залуу настай холбоотой ойлгоцсон. Гэтэл бол 30 нас өөрийн гоо сайхантай, 40 нас өөрийн гоо сайхантай, уул нь 50 нас өөрийн гоо сайхантай тий. Байгалийн жамаар бид нар 40-өнгүүтээ арьсаа татуулаад хөөрхөн болно гэсэн ойлголт байгаагүй. Бид нар өөрөө бүтээсэн. Тийм учраас бусад насны гоо сайхныг хүртэл зөвшөөрөхгүй, харлган, сохор болгож байгаа бид нарыг. Магадгүй бидний ээжийн үрчлээс эсвэл магадгүй гидсэн одоо хариумн нь үндсэн байдал эсвэл тэрэн дээр байгаа тэр язралт бол биднийг төрүүлсний амьдралыг даван туулсны тэр үрчлээ тэр болгон тэрний түүх, тэрний гэрчгэж бид нар харах байтал ихэнх тохиолдолд энэ бол ямар нэгэн хөгшрөл буруу гэсэн хандлагаар бусдыг харж яадаг ийм хандлагыг бий болгодог байна.
За тэгээ энэ бүхэн ерөөсөө эмэгтэйчүүдийг гадна талаас нь харуулсан саяны ойлголтууд бол бид нарыг та нар энэ зар сурчлагаанууд та нар энийг хэрэглүүл ийм цагаан болно, энийг хэрэглүүл торонхой болно, энийг хэрэглүүл одоо юу гэдгийг сэхгүй болно, энийг хэрэглүүл зэлүүлэгдэхгүй болно гэд бид нарыг хүрч болох юм шиг ойлголтод хүргэдэг. А гэхдээ ихэнхдээ хүрэх тохиолдол нь маш бага байдаг. Яг энэ хүрэхгүй изял засагдсан фотошопцсон хиймэл бодит бус изял гоо сайхны тэр сайхан байдалд хүрэхийн тулд эмэгтэйчүүд маш их цаг, эрч хүч, мөнгөө зарцуулж идэг. Магадгүй Америкийн судалгаа гарсан байсан дундаж plastic surgery гоо сайхны мэс засал $11,500 гэдэг. Энийг бол коллежид 2 жил их сургуульд 1 жил сурах мөнгө гэж байгаа байхгүй юу? Гэтэл эмэгтэйчүүд илүү өөр зүйлд одоо мөнгөө зарцуулдаг, тэрүүгээрээ үнэлэгдэн гэж ойлгодог. Үнийн эрэг дээр тэр маань гадаад гоо сайхан ертөнцийг аврамж гэдэг ч гэсэн тэр маань намайг бүтэн амьдралынхаа туршид амьдрахад маань намайг тижээж чадахгүй юу гэдэг асуултыг тавих хэрэгтэй тий. За тэгээд дотоод чанарын хувьд түрүүн баахан гадаад талаасаа ингэж харуулт юм байна. Тэгвэл дотоод чанарын хувьд зар сурчлагаанд эмэгтэйчүүдийг юу гэж харуулдаг гэхээр өөртөө итгэлгүй. Тэг ерөөхдөө ухаан муутай гайхсан те. Нэг бас Монгол реклам байдаг штэ нөгөө ингээд дээшээ шидсэн чинь нэг эрэгтэйгийн шидсэн чинь айгу пим бараад амар хаппи бууж ирсэн чинь эмэгтэй нөө эндүү энтер арцсан. Тэг гайхсан те. Үзсэн үү? Тэгээ бас ямар нэгэн идэхгүй сул дорой туслагч дэмжигч. Тэгээ бас нэг савангийн реклам байдаг да. Бүр сериал ингээд хүүхдийнхаа юу байгаа л биш. Нөхөртөө суусан чинь нөхрийгөө савангаа ингээд савангаараа айгу мундаг угаадаг. Дараа нь нөгөө яг бэр болоод очисон чинь хадам ээж нөгөө авдар дотор чамд энийг бэлтлээ гэж дүүрэн саван тавьсан те. Дараа нь хүүхэд нь орж ирэл станер амар яадаг тэмээвэ гэж тэгсэн чинь дахиад нөгөө савангаа барьсан суужиг. Амьдралынхаа бүх цаг хугацаанд ерөөсөө хин нэг үйлчлэх, халамжлах, цэвэрлэх ёстой юм шиг те. Энэ хандлаган дээр нь эмэгтэйчүүдийг төрөний яг дотоод талаас контентэнд дээр нэг бол гэрийн бараа одоо гэрийн бүтээгдэхүүний эсвэл хоол тэжээлийн рекламд маш ихээр тоглолдог. Тэр утгаараа улс төр эмэгтэйчүүд ороод тэр улс төрийг сайхан цэвэрлээдэг гэж байгаа байхгүй те. Дахиад нөгөө цэвэрлэгч битээр хараад байдаг. Гэтэл бол тэр чинь нөгөө улс төр заавал тийм бохор байх хэрэгтэй ч юм уу, ёсгүй ч юм уу, эмэгтэй хүн гэхээр л бас амар төгс байх хэрэгтэй ч юм уу те. Эмэгтэй хүн бас тэнд ороод өөрийнхоороо өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг зөвшөөрөх тийм орон зай хуваарга байхгүй. Тэгэхээр ийм байдлаар байнгын харуулж идэм байна. Тэгээ эдгээр хандлагууд бидэнд яаж нөлөөлдөг вэ? Эдгээр хандлагууд түрүүний нөгөө нэг цаг, хүч, мөнгө, энерги үүрхээр чинь хүн ямар ч байсан тэрэнд хүрч чадахгүй. Би одоо мэдхгүй $500,000 ч мис заслыгээд би бол жишээ нь одоо Kate Moss шиг юм уу, Tyra Banks шиг болохгүй гэж бол итгэлтэй байна. Тэгэхээр болчих юм шиг ойлгуулдаг учраас маш их мөнгө зарсан. Тэгээ саяхан нэг Монгол эмэгтэй блог дээр бичсэн байсан жилийн хугацаанд турахын тулд юу хийснэ? Ямар их мөнгө зарцуулснаа, ямар их цаг зарцуулснаа, сүүлд нь ямар үр дүн төрснэ. Та нараас хайгаад үзээрэй. Тэгвэл тэр нөхдөд маш их цаг зарсан, маш их мөнгө зарсан. Хамгийн сүүлд нь туранхаа биш илүү ингээд эрүүл мэнд нь маш муу, янз бүрийн юм хэрэглэсээр агаад. Хоёрдугаарт сэтгэл санаагаар маш их унсан байсан энэ болгоны эцэст. Би бол ингээд турч чадахгүй байна гэд. Гэтэл ерөөсөө энэ маань эргээд бидний хоошоо юунд татж байна те. Харьцуулалт өөрийгөө байхгүй эсвэл хүн амын маань эмэгтэйчүүдийн маань 5% байгаа тэр дүр төрхтэй харьцуулдаг. Тэгээд өөртөө итгэлгүй байхад тий өөртөө итгэлгүй байна гэдэг чинь хувийн амьдралдаа эсвэл ажил амьдралд бүх зүйлд маань нөлөөлж байгаа байхгүй. Би энд өнөөдөр тухгүй хөвсөмсөө гараад ирсэн бол магадгүй юмаа ярьж чадахгүй өөр зүйлд анхаарах байсан бол тухгүй гадаад төрхөндөө гэдэг бол тэр үний бүх зүйлд одоо шалтгаалж идэг. Ажил дээр презентацийн тавихад эсвэл одоо олонний өмнө үгээ хэлэхэд эсвэл үзэлснээгаа илэрхийлэхэд хувийн амьдралд магадгүй нөгөө нэг сонирхож байгаа хүнтэйгээ харилцахад тэгээ зөвхөн сонирхолтой сэдв гэхэд хүн ерөнхийдөө нөгөө нэг эрэгтэйчүүдийг муулж байгаа юм биш. Гэхдээ эрэгтэйчүүд өөрийгөө гадаад гоо сайхныхоо хувьд огт голохгүй нөгөө нэг хүн рүү ингэж эсрэг гүйсэн рүү харьцаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь эмэгтэйчүүд бол өөрийгөө яана тий? Эмэгтэйчүүд бол өөрийгөө байнгын гадаад гоо сайхныхоо хувьд сэтгэл хангалуун бус. Тэгээ нөгөө нэг ажил амьдралд нөлөөлөх садан төр хувийн амьдрал гээд наад зах нь бүр нөгөө нэг хосын нарийн харилцаанд орохоор гол анхаарлаа нөгөө агуулга руу хандуулж чадахгүй. Одоо миний хариу яаж байгаа бол одоо миний энэ яаж байгаа бол гэдэг тэр чинь нөгөө нэг бүх үр дүнд нөлөөлж байгаа байхгүй мэдрэмжид үр дүнд. Тэгэхээр өөрөө энэ бүх зүйлд маань нөлөөлж идэг. Бүх зүйлийг маань хоошин татж идэг өөртөө итгэлгүй байдал маань. Тэгээ сонирхолтой үг байсан маргааш өглөө энэ хорвоодлын бүх эмэгтэйчүүд өөрийнхөө гадаад байдалд бүрэн итгэлтэй сэрүүл юу болох вэ гэдэг. Юу болох вэ? Бүх гоо сайхны компаниуд дампуурна. Яагаад гэвэл ерөөсөө л энийг авбал чи хөөрхөн болно гэсэн санаа явж байдаг. Миний үнэн эрэг дээр айгүй сайхан natural beauty чухал гэж хэлээд байгаа хэрнээ ямар нэг юм зарахыг байнга сурталчилж яадаг. Ямар нэг юм надаа өгөхийг байнга сурталчилж яадаг те.
За бусдад олонний танил хүмүүсийн нөгөө та нар юм зураг үзсэн үү? No makeup гэх те нүрэ будаагүй байдал, бичин дээр целлюлиттэй байгаа те. Бараа бүтээгдэхүүнүүд тэднийг одоо celebrities-ийг ашиглаж реклам сурчлагаа ихтэй маш ихээр засдаг. Гэтэл бодит амьдрал дээр нөгөө хүн хүн юм болохоор сэвхтэй, хүн юм болохоор целлюлиттэй, хүн юм болохоор makeup-гүй бол нүр нь бас төгсөж. Тэгэн гот нөгөө хүмүүсийг чи эргүүлээд зургийг аваад ямар амар юм бэ өстө бодит байдал дээр юм байна гэл те. Наад захын нэг жишээ олонний танил хүмүүсийг эсвэл өөрийгөө болон өөрийн ойр хавьд байгаа хүмүүсийн гоо сайхныг харахаа болоод зөвхөн тэр изялтаа төсөөлөд одоо найзтайгаа таарлахаар хүүшээ чи тураач ч гэдэг юм уу те нүрэ будааг юм уу яасан өвдсөн юм уу ч гэдэг юм уу те гэх мэтчлэн ингээ бие биенийхээ жижигэн ч гэсэн бие биенийхээ орон зайд халдах бие бинийгээ дутуу үнэлэх босдог шүү. Тэгээд дээр нь зүгээр энэ сонирхолтой тэгээд энэ ойлголт бол бид нар сая body image beautiful body гэдэг манайх өөрчлөлтөнтлөх залуу эмэгтэйчүүд project төсөл өрнүүлж байгаа. Энийхээ хүрээнд судалгаа авахд ерөнхийдөө бол эмэгтэйчүүд биеийнхээ талаар мэдэрдэг мэдрэмжийн талаар нэлээд өргөн судалгаа авсан. Тэр судалгаан дээр таны идеал гоо сайхныг одоо идеал гоо сайхан гэж боддог хүн хэн бэ гэхэд ихэнх нь цагаан арьстай эмэгтэйчүүдийг хэлсэн. Тэгэхээр бид нар энэ бол цаашлаад расист. Яагаад энэ хандлага гэхээр та нар биднэрт юуг хин гоё гэж үзүүлж байна бид нар тэрийг ойлгож байгаа байхгүй. Гэтэл миний Аз гоо сайхныг би гоёыг хаалж харж гинөө те. Гоо сайхны идеал болж байгаа эмэгтэйчүүдэд Аз хэдүү байна, өнгөт арьс хэдүү байна. Эсвэл одоо Индиан гаралтай ч юм уу тийм иргэд хэд байна те. Ихэнхдээ цагаан арьстай эмэгтэйчүүд төсөөлөгддөг. Тийм учраас бид нар магадгүй миний давхраагүй Азнууд надад дутуу санагдчих юм уу те. Эсвэл ямар нэг зүйлийг өөр надаас огт байхгүй тэр зүйлийг гоо сайхан болох хандлага. Тэгээ зүгээр сонирхолтой жишээ гэхэд Энтекийн L гэдэг сэтгүүл байдаг шүү дээ. Энтекийн нэг дугаар дээр нь Beyoncé-гийн царайг маш ихээр фотошопоор цагааруулж гаргасан байсан. Энэ дээр бас эмэгтэйчүүдийн байгууллага шүүхт өгсөн. Яагаад гэвэл Beyoncé байгаагаараа гоо үзэсгэлэнтэй эмэгтэй байхад цагаан байвал илүү гоё байна гэж үзсэн хандлага. Цагаан арьс бол илүү гоё. Тийм ч учраас тайруулах маш олон бүтээгдэхүүн бас байдаг тий. Гэтэл нөгөө Аз царай маань бордуу, шаргалдуу байхад цагаан бол whitening гэх тий. Тэгэхээр бид нар өөрөө эргээд хараад миний гоо сайхны идеал миний бодж болох ус идеал үгүй юу гэдгээ эргэж харах. За тэгээд ерөөдөө ингээд энэ бүгнийг харсан чинь амар сэтгэлээр унмаар ч юм шиг тий. Тэгээд бүр дахиад сэтгэлээр унмаар гэвэл судалгаагаар 75 жилийн дараа мэзэ юм уу зар сурчлага арай гендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй болж магадгүй тий. Тэгэхээр 75 жил сэтгэлээр унж явах уу, үр хөвгт маань бас дахиад гаднах байдалтай сэтгэлээр унж явах уу гэдэг асуулт. Тэгээд би бол тэгмээргүй байна. Тэгээд зөв энэ үгийг хэлмээр санагдсан. Зураач хэлсэн байсан. Бүх зүйлд өөрийн гоо сайхан байдаг. Олж харах хэсэг нь үзэгчийн нүднээс шалтгаална гэх тээ. Тэг бүх зүйл бүх хүнд өөрийн гоо сайхан байгаа тий. Тэгэхээр бид нар нөгөө нэг жинхэнэ амьд тэр өөрийнхөө гоо сайхныг бас бусдын гоо сайхныг мэдрэхээс илүүтэй өөр зүйлийг изяалаа болгоод тэрэндээ боолчлогдоод байгаагаа олж хармаар санагдсан. За тэгээ гоо үзэсгэлэн гэдэг магадгүй минийхаар өөрийгөө бүтээх мэдрэх. Өнөөдөр young and undiscovered гэж байгаа шүү дээ. Бидний магадгүй залуу, эсвэл заавал нас гэдгээрээ биш бид нар өөрийгөө бас бүтэн нээж олоогүй, бүтээгээгүй байж магадгүй. Тэр тохиолдолд бид нар өөрийгөө олох хэрэгтэй байна. Өөрийгөө олсон тэр хүн бол өөрийгөө мэдрэх, өөрийнхөө тэр гоё зүйлийг олж харах те. Тэгээд тэрүүгээрээ гэрэлт. Тэрнээс биш би одоо хин нэгэн шиг болоод тэр шиг болоод би лаг болно биш. Харин би байгаагаараа надад юу байна? Би юугаа гэрэлтүүлж чадах уу гэдгээ олж гэрэлтэх. Бусдын сайхныг олж харах те. Тэгээ зөвхөн энэ дээр сонирхолтой хамгийн сүүлд нэг жишээ хэлэхэд нөгөө нэг sketch, beauty sketch гэх та нар YouTube дээр хайгаад үзээрэй. Dove компани явуулсан нэг аян. Тэрэн дээр болохоор ерөнхийдөө зүрж өнгөрсөн хүнийг эхлээд өөрийг нь ингээд зураач байгаа нэг талд. Тэгэн гут ингээд хаалттай. Тэгээ би орж ирээд өөрийнхөө тухай ярьж байгаа байхгүй юу? За ингээд намайг зуръя гэх тэгэн гут би одоо за миний нэг эрүү тиймдээ эсвэл одоо миний чих иймдээ, миний нүд иймдээ гэд хэлээд нэг байдлаар зурж байгаа. Дараа нь надтай 30 минут ярьсан эмэгтэйгээр энд суулгаж хагаад за Зооло гэж ямар хүн байсан бэ гэд хэлээд зуруулсан гут октоор дүрдүрх гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нөгөө нэг хүний эсрэг хүний харсан нүд нь илүү сайхан, илүү одоо тайвширсан, илүү аз жаргалтай харагдж байгаа. Өөрийгөө бид нар төсөөлдөг нүд маань илүү дутмаг, илүү голсон байдалтай. Тэгээд ийм жишээ байдаг шүү дээ. Найзуудтайгаа ярьжаад хөөшөө миний энэ ийм штэ гэсэн чинь тийм үү хараагүй штэ нэр тийм байна гэл те. Тэгэхээр ерөөсөө хүн бол ингээд нэг хүнийг ингээд тэр хүнд одоо айхтар дургуул биш бол энэ яатсан гэж ихэнхдээ хардаггүй байх гэж итгэдэг. Илүү бүтнээр нь хардаг, илүү тэр хүний юу ярьж байгааг анхаардаг. Гэтэл бол бид нар өөрийгөө байнгын дутуу үнэлж, байнгын ямар нэгэн өө хайж идэг.
Тэгээд бас дараа нь энэ юуны дараа бас өөрөө гэртээ очиод өөрийгөө талент хараарай, тэ өөрийнхөө гоё зүйлийг мэдрээрэй. Тэрийг бас олж харах нь чухал. Тэгээд нөгөө нэг Shine Bright Like a Diamond гэдэг дуу байдаг шүү дээ. Ер нь бол. Гэхдээ энэ биш шүү. Shine Bright Like a Diamond гэсэн чинь би өчигдөр бодож байгаа зүгээр энэ шинэ үг нэмсэн байхгүй юу? Гэсэн чинь Shine Brighter Like Diamond. Brighter than diamonds. Тэгээд ягаад тэгэхээр хамгийн сүүлд нь бид нар ямар нэгэн зүйлийг бараа бүтээгдэхүүнийг магадгүй алмаа, зочир эрдэнэ, энэ diamond энэ бүх зүйл бидний гоё болох юм шиг ойлгодог. Харин үнэн эрэг дээр хүнээс үнэт, хүнээс сайхан, хүнээс төгс бүтээл байхгүй. Тийм учраас тэр алмаазнаас ч илүү гэрэлтцгээе л гэж хэлдэг. За